Сүхбаатар аймагт сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг нээснийг мэдээлье. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Дорж хотын ажилласан байдлыг тогтоолохдох иргэний хэргийг хянан ирснэ. Нарийн бичгийн даргаас нэрсийг илтгэх бусад оролцогч сууж. За, шүүх хуралдааны нийтлэг журмыг танилцуулъя. Шүүх хуралдааны оролцогч шүүхэд хандаж тайлбар мэдүүлэг өгөх үг хэлэхдээ суудлаасаа босноо. Шүүх хуралдааны оролцогч гар утасныхаа дуу гунтраа шүүх хуралдааны оролцогч шүүхийн шийдвэрийг уншиж сонслоход байлсан. За, нэхмжлэгч Дорж хотын биеийн байцаалтай үнцэн яриад бай. Хаан төрсөн хүн бэ? Сүхбаатар аймгийн наран сум. За, хэдэн он төрсөн? 1965 он. За, хэдэн настай? Одоо 60-тай. За, эрэгтэй ясанч Даран боловсрал бүрэн дунд хэдгээр анги төгссөн? 8 дугаар. Бүрэн бус дунд боловсралтай мэрэгжил байна уу? Мэргэжил цэрэгдчихэд гагны өсчний юугаар төгссөн. За, нөвч мэрэгжилтэй ам бол хэдүүлээ амьдэрдэг. Ам бол өөрөө ганцаараа. За, хаана оршин сууж байна? Сумын төв дээрвэд хөдөө дүүнээс малтай гэдэг нь. За, оршин суугаа аягаилч. Аль Сүхбаатар аймгийн наран сум. хэдгээр баг? 3 дугаар. Ямар нэртэй газар нот гэлж байна? Яг өөрийн байшил сумын төвд. За, хаягаилч. Өөрийнхөө 3 дугаар баг. За. Сумын төвийн одоо гудамж юу байна уу? Байшинтын 13 гэж байна. Байшингийн 13-ын хэдгээр гудамжны хэдэн тоотой? 9-10. Яг гудамж нь үлдээ баг. Байшинтын төдийн 1-ийн 13 гэж байгаа. Би За, байшинтын 1-ийн 13 тооцоод өршин суудаг. Хаана ямар ажил эрхэлдэг? Эрхэлсэн ажил байна уу? Одоо яг би мал дүүнэтэй хүний мал тайл өөдөрөө явж одоо бол. За, хуваараа мал аж ахуй эрхэлдэг юм уу? Эхэлж байгаа. За. Цөөхөн тоотны малтай. Мал аж ахуй эрхэлдэг. Ургийн овг. Аа. Ургийн овг. Тэрнүүд ахаа одоо. Эцгийн нэр. 5 манд. Өөрийн чинь нэр. Зотоо. За, сууч. За, шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчийг зарлая. Өнөөдрийн иргэний шүүх хуралдааныг Сүхбаатар аймагт сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Болормоо бие даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жамин Доржийг оролцуулах хийж байна. Бүрэлдэхүүн оролцогчдоос хуулийн заасан үндэслэл татгалзах хүн байна. За, нэхмжлэгч болж. Нэхмжлэгч болъё. Дорж хатуул. За. За, бүрэлдэхүүн оролцогчдоос татгалзах хүн байна уу? Татгалзах хүн байна. Тий. Одоо энэ шүүгч энэ нарийн бичгийн дараагаар асуудлаа шийдвэрлэхгүй гэж татгалзах хүн байна уу? Баггүй. За. За, хэрэг оролцогчийн эрх үүргийг тайлбарлая. Өнөөдрийн шүүх хуралдаанд Дорж хотын нэхэмжлэгчээр оролцож байна. Нэхэмжлэгч хүн бол өөрийнхөө шүүхт гаргасан нэхэмжлийн шаардлагаа дэмжих, өөрчлөх, татгалзах, эсгэх, багасгах эрхтэй. Мөн шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчтой хуулийн заасан үндслээр татгалзах, шүүхэд хандаж санал хүсэлт авах, нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх, нотлох баримтыг шинжилэн судлахад оролцох, шүүхээс гарах шийдвэрийг эсвэлшөөрүүл давтаалтах гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг өөрөө хүлээж авах үүрэгтэй. Эрх үүргээ ойлгосноо? Эрх үүргээ ойлгосноо? Ойлголоо. За, шүүх хуралдаанаар хэрэг хэлцэж эхлэхээс өмнө шүүхэд хандаж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байна уу? Санал хүсэлт байна уу? Баггүй. За, байхгүй бол нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагыг уншиж танилцуулъя. За, нэхэмжлэгч Дорж хотов миний бие 81 оны 6 сарын 15-наас 84 оны 6 сарын 14 хүртэл наран сумын хөгжилт нэгдэлд барилгах чинь. 84 оны 6 сарын 14-нөөс 87 оны 8 сарын 8-ны өдөр хүртэл барилгын цэргийн 158 дугаар анги цэргийн алга хаасан. 87 оны 9 сарын 4-нөөс 88 оны 4 сарын 10-нд оргил нэгдэлт барилгах чинь. 88 оны 4 сарын 10-наас 89 оны 4 сарын 12-нд оргил нэгдэлт машины сэлэсэр. 89 оны 4 сарын 12-наас 92 оны 2 сарын 1-нд нэгдлийн даргын тушаалаар гагнуурчин. 92 оны 2 сарын 1-ээс 94 оны 1 сарын 1-нд хонгор хоршооны гагнуурчин. 94 оны 1 сарын 1-ээс 95 оны 5 сар хүртэл хонгор хоршооны худгийн моторчин гагнуурчнаар тус ажилласан. Нийгмийн даатгалын газраас 90 оны 1 сараас 2000 он хүртэл 11 жилийг нөхөн тооцсон. Миний бие 81 оны 6 сарын 15-наас 90 оны 1 сар хүртэл оргил нэгдэлт барилгачлаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэсэн ийм хэмжээний шаардлагыг шүүхт гаргасан юм байна. Энэ шаардлагаа дэмжиж байгаа юу? Дэмжиж байгаа. За, шаардлагатайгаа холбогдуулаад яг шүүхээр тогтоолохыг гэж байгаа цаг хугацааныхаа ямар ажил хийж ирсэн, яаж ирсэн тэр талаараа тайлбарлаад ярив.
Бид 1981 онд 8 дугаарыг төгсөөд За. тухайн үед нэг илгээлтэй хийж ингээд бид нар гардаг байсан. За. Тэгээ илгээлтэй хийснээр гараад тэгээ барилгачны баргаад 84 оны хүртэл ажиллаа. 84 оны 6 сард цэргийн албанд татагдсан. За. Тэгээ 87 онд цэргийн албанаас татдаг. Албанаас ирсэн. Халагдсан. За. Тэгэл тэр цагаас тэгэл тэр тухайн үед самд яг тэр намайг халагдж ирдэг сумд бүр сум даяар юу ажилласан та. Хотны ард тасраа тэн дээр би ажиллаж ажилласан. Тэр үл яг нэг юу аахгүй тийм цалин малингуй ажиллаж бид нэр цэргээс сант залуучууд ийм. Тэн дээр нэг 11 сар хүртэл ажилласан байна. Тэргээс ирээд оргил нэгдэл барилгачийн гэсэн байж тээ. Тий, барилгад ажиллаж байсан. За, тэгээд машины сэлэсэр гэж юу хэлээд байгаа юм? Оноо тэр засварчин, гавнуурчин машины сэлэсэр давхар хийдэг. За. Тий. Тухайн дээр болсон хүчин. За, тэгэнгүүт одоо 90 оны хүртэл ажиллажснаа тогтоогоод өгөөч гэж байгаа юм байна, тийм үү? Тий. Тэгээд бид оргилны хэдэлд ажиллаж байгаад оргилны хэдэлд чинь 1990 онд хэд оны гошоол болсон. За. Гошоол болсон. За. Гошоол чинь бол нэг одоо хэд он тасан дээ. 4-5 жил болоод гошоол нь дампуураад. За. Тэгээд ажил болсон. Тэр цагаас ажил болсон. Тэгээд тэр цагаас яав гэж байгаа юм бараад л хөдөө ажиллах. За. Тий. За. Математикийн шинжилгээ судлаа. Энэ ч өнөөдөр яасан гэсэн тод байгаад байгаа. Энэ тод ээж болт юм биш. Дийлэх төлөвлөгөө арчдаг юм уу яадгийг чамд тарж байгаа. За. За. Нэхэмжлэл байна. Физикийн иргэний үнэмшлийн хуулбар байна. За энэ тэмцлийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн баримт байна. За уусаа шажигнуулахгүй байгаарай. За энэ давлгаа байна. Цагаан байна. Догтой дор зөвхөн ажилласан дэлгүүрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооц хуулийн дагуу 90 оны 1 сараас 2000 оны дуслаар 11 жилийн сараас тооцуулсан гэж байна. За 88 оны 4 сарын 10-ны өдөр Дорж хотыг хөдөө аж ахуйн машины сэлэсрээр 88 оны 4 сарын 10-ны өдөр ажил томилж исэн байна. За энэ Сүхбаатар аймгийн хууль эрх зүйн архивын Сумын оргил нэгт 81-ээс 84 оноод барилгын бригадад ажиллаж исэн. 81, 82, 83, 8 Дорж хотын цалин. За Дорж хотын цалин 81, 82, 83, 84. За энэ 87 оны 11 сарын 10-ны өдрөөс барилгын бригадад барилгачнаар ажилласан гэсэн туршаал байна. За 89 он ажил томлох ба чөлөөлөх. За 81 оны 6 сарын 15 8 дугаар анги. За төгсөл илгээтэй эзэдийг үйлдвэрлэлд хаварлах тухай гэсэн байна. Энэ болохоор зэрэг энд за дуусч барилгачнаар гээд 81 оны 6 сарын 15-ны өдөр барилгагдсан байна. За цэргийн батлах байна. За хөдөлмөрийн төвтөр цэргийн албанд явах болсон тул хөдөлсөн. За За гэрч асуулах. За гэрчээр минжма. Гэрчээр хэрэглэн гэрчээ мэдүүлэг өгсөн. За зэрэглэгдүүлэх захимжих ажиллагааны баримт зэрэг нотлох харамтуудыг шинжилэн судлаа. За шүүх хуралд авчрахаас өмнө шүүхт хандаж хийх зүйл байна уу? За шүүх хурал төр засварлыг дахин үргэлжлүүлж шүүхийн шийдвэрийг уншин сонсох нь хуралдааны тахимал төр гарах